За авиргалтай холбоотой асуудал, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, засаглалтай холбоотой асуудал байгаа юу? Байгаа. За энэ дээр олон зүйл дээр одоо тэр 60 тэрбумтай холбоотой асуудал дээр ч тэр би бол Монгол Улсын ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг одоо хийхин төлөө Монгол Улсын төрийн тэргүүн одоо үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч тийм ээ зэрэг хүчний ерхий командлагч парламентыг тараана гэдэг замаар хандж болохгүй гэж би бодож байгаа. Бидний бодож байгаас өөр үр дүнүүд агуулах том эрсдэлтэй гэж би харж байгаа. Тэгээ магадгүй жишээлбэл хоорондоо одоо иргэд тийм ээ энэ засаглалын хэлбэрээс олж одоо мөргөлдөө үүсвэл юу болох вэ? Манай улсын хувьд жишээлбэл одоо парламентын засгаас татгалзах зам руу явах замаар энийг шийдэж эрхэвч болохгүй. Бид 50 замаар 1990 онд одоо хувьсгал хийсэн. Өнөөдөр бид нараас үг хэлэх эрх чөлөөтэй, хэвлэл нийтлэх эрх чөлөөтэй амьдарч байгаа. Үндсэн хуультай холбоотой асуудлууд яригдж байгаа нь бас үнэн. Гэхдээ энийг үл ийм замаар хийж болохгүй гэж бодож байгаа. Тэгээ шулуухан хэлэхэд ер нь бол зүгээр яг тэр авиргалтай холбоотой болон бусад асуудлуудыг тусад нь үзэх хэрэгтэй. Энийг ерөнхийлөгчийн тамгын газрынхан одоо ерөнхийлөгчийн засаг руу одоо ийм илт болон далд хэлбэрээр санаартгаа бол одоо ингэ зогсоох хэрэгтэй. Сархад савнаас айлна гэж бас байдаг. Монголын ард түмний бас язгуур ирэх шиг бас бодох хэрэгтэй.